Хонгор минь тайвшраарай. Битгий хөл. Хонтаач минь тайвшир. Яачихсан болоо? Зогсоо зайг уйлаад байх юм. Битгий хөл хонтаач минь. Хин нэг нь хунтаажийг хараснаас зайлахгүй. Лошика. Хунтаажийг даруй ширгэж хараалыг зайлуулъя. Хунтааж ээжигээ дөөрөөсөн юм байна. Хатан шүн дунд болтол сэрүүн байдаг байсан. Бид нойрсуулахын тулд бүх аргыг хэрэгэлдэг байж үлээ. Толгойд нь тос түрхэж, бүүэлж, хөгжим тоглож өгдөг байсан. Паражабати харав. Хунтааж лимб тоглохыг чинь сонсоод тайтгарлаа. Хатантаа хартаа. Хунтааж лимбний сайхан аялгаунд тайван ойршжээ. Чи юу хийж байгаа Мангала? Хонгор минь нүд чи яагаа вэ? Яасан бэ? Зүгээр л шүү дээ. Нүд чин зүгээр юм бол юунд нь асуусан юм бэ? Юу хийж вэ Мангала гэж? Чи ер нь яагаад зул өргөд байгаа юм бэ? Тийм ээ. Энд чин зөв асуулт. Бид хизээ зул өргөдөг үлээ аа? Баярын үеэр. Өнөөдөр тэгвэл баяр болж байна. Бас ямар баяр вэ? Мэргэн асит Девдатын ирээдүг зөвгнөн хэлсэн юм шүү дээ. Ирээдүг гинэ. Гэхдээ тэр Сидартын ирээдүг л зөвгөнсөн. Тийм ээ. Чиний зөвлөдөө. Тэр үгс Сидартад зориулагдсан байсан. Гэхдээ Девдаттай салшгүй холбоотой. Яаж тэр? Сайн боддоо хонгор минь. Хэрв Сидарт даянч болох хувьтай юм бол Девдат хаан ширэн суухан дамжиггүй. Би чиний холын бодлыг биш ирдэг. Чам шиг ийм их нэртэй болсон их золтой хүн шүү би. Харин би их харамсдаг. Яагаад? Хэрвээ би бодсон л бол аль хэдийн хаан болчих байсан. Данч эмхтэй болж төрсөн. Тун удахгүй чи хатан их болно. Девдат хаан байна. Хантаа надтай тоглооч. Би таныг ялна. Дараа болё хүмүүн би ганцаараа баймаар байна. Үгүй ээ, тоглол доо, тоглол. Дараа болъё гэсэн байхаа. Хоёулаа одоо тоглоё л доо. Гоо дараа болъё гэж хэлээд байхад алив явж унтаач. Девдат. Девдат. Басараа. Басадах. Ойлха байл. Санач яв. Одоо хаанд чиний хэрэг байхгүй хүмүүс. Хаан хүүтэй болсон. Мангала. Чи юу хэлнэ? Үнэн шүү дээ ихэн дээдсэ. Хүмүүс дандаа төрөлхийн ааш авираа гаргадаг. Хунтайч төрөөг байхад гагцхүү Девдат
ганцаардсан амьдралтайд нь баяр баясгалыг авчирдаг байсан. Та өршөөнө ихэндээсэ. Миний хүү таны амгаланг алдуулчихлаа. Яв идэв. Чимээгүй. Өөхө бай. Болоод өгөөчтэй. Өөхө болоод гэж байна. Бол гэж байна. Дууга намсаа мангала. Сэдэрт унтаж байна. Юу болоо? Юунд авсан? Өнөөдөр хаан анхудаа дэвтатыг загинлаа. Хаант нь? Яад? Танаас олж. Яагаад ирвэлээ? Та хамаа хатан төгсөн амлалтаа умарцсан бодолтой. Та хунтайж хаан хоёрыг асрна гэж амласан. Гэтэл та ганцхан Сиддарт хунтайжийг ихэд асраад гашуу тавцсан хааныг үл таамсарлаа. Та их болсон ч эхнэрийн өөрийг гүйцэтгэж чадахгүй. Өтөд хаан таны лавранд сууж байх ёстой. Гэтэл ортондоо дүнсийн сууж байдаг. Та хатан шүү дээ. Харин би танаас ихч мэд. Тиймээс танд зөвлөх нь миний үүрэг. Таны гуйхаас өмнө би танд зөвлөгөө өгье. Ийм хүнд нөхцөлд эр нөхрөө ганцаарнг нь үлдээж болохгүй. Ойлгож байгаа гэж найдаа. Яавь дэвтат. Хаантан хаан вэ? Хаантан элдийн эрдэм ахиулахаар явсан юм байсан. Таны хүү чимдэг шиг даяаж болно. Тэр амьдралынхаа бүх тулаанд ялна. Тэр нь сэтгэл хөдлөлтөөгөө хийх тулаанууд байх. Дайчны удамд төрсөн байж болох ч. Даяан чин зүрээр элсэн байна. Хаантан. Урши хатан. Чиний буруу байхгүй. Би анхаарал алдчихлаа. Та яаж байна? Одоо сургууль хийх цаг биш. Би унтаж чадахгүй. Сэтгэл түгшээд байна. Би уур хэлэнгээ барьж чадахгүй байсан болохоор Юу сэтгэлийгтэй нь ингэж их зовоох болов. би шагжаа угийн сүрхийг төвчж чадахгүй. Үүргээ умартсан дайчин болмооргүй байна. Хүүгээч дайчин ир болохыг хүсэж байна. Тиймээс би байд сууж чадахгүй. Нуган үрээ дайтахад цус урцахад асгамаар байна. Тэгэхээр яаж би хүүгээ эрдэм намаас холсох вэ? Эвлэрийг аргалга. Та хэний тухай яриад байна? Сиддарт хунтайжийн тухай. Мэргэн аршин зөгнөл миний чихэнд хадсаар байгаа. Та санаа зовох хэрэггүй. Хин ч ирээдүг мэдэхгүй. Бид хүүтэй болох гэж олон янзын тагилга засал үйлдсэн. Гэвч даяанч болох юм гин. Тийм юм болохгүй. Мэргэн аршин зөгнөл хизээч зөрж байгаагүй. Гэхдээ ирээдүйд юу болохыг хин ч хэлж мэдэхгүй. Тэгвэл би чамаас асууя. Чи ямар бодолтой вэ?
Даянчийн өмсгөл, дайчин гүрний далбай хоёр нэг л нэхмэлчний нэхээс байдаг үлээ. Сиддарт бидний хүү. Хүүгээ хэн болгож өсгөх нь биднээс л хамаарна. Ордны тайлагч Вачспатитэй зөвлөлдөө. Тэр бидэнд хэрхийг хэлж л таарна. Чиний зөв. Паражипати хатны санал тун зөв. Альва гэрвэл хайртай нэгнийхэн дурсгалд мод тариад арчилж тордвол хөрст дэлхий мөнхөд ногоон үржилшин сайтай байх болно. Хайртай хүмүүсийн дурсамж үрд мөнхрөн. Энэ модыг тарьснаар бид Махамая хатны гигэн дурсамжийг их дэлхийтэйгэн мөнхөд холбож байгаа юм. Явъя хаанта. Тайлагчаа та надад зөвлөгөө өгөөд хөөч. Бололгүй яах вэ хаанта? Та мэрэгэн аршийн Сиддартыг даянч болно гэж зөгнснийг мэднэ. Гэхдээ би Сиддартыг их эзэн хаан болгохыг хүсэж байна. Би Сиддартын ирээдүйд сэтгэл зовноод байна. Та усны урсгалыг харж байна уу? Хэрв та урсгалыг өөрчлөх бол юу хийх вэ? Тайлагчаа би урсгалыг өөрчлөхийн тулд 70 сувг барих байсан. Гол мөрөн уруугаан урсдаг. Урсгал өөрчлөгдөхгүй бол яах вэ? Тэгвэл урсгалыг зогсооход үрхэндээ усны урсгалыг өөрчлөхийн тулд 70 сувг барих хэрэгтэй болно. Эрхэм дээдсээ Сиддартын амьдрал урс хустай адил. Хэрв та Сиддартыг дайчин ир бахыг хүсч байвал ой тойнд нь дайчин ирийн үр удам гэдгийг нь суулгах ёстой. Даянч болохоос нь сэргийлэхийг хүсч байвал хайр нинжин сэтгэлээс хол байлга. Сиддартын сүр чавхлан аршийн нүдэн даянчийн дүрээр үзэгдэж. Та дайчин овгийн хүн. Тиймээс та Сиддартын агуу сүр чавхлан эзэн хаан болохоор заягдсан гэж төсөөл. Дайчин тал руу хандуулахад болоод явчихна. Бие биедрийн хөгжил, дэвсхийн эрдэм, морь унах гээд дайчин эрэмгээ болгох бүгдэд сурга. Хайр инрэл өрөвч сэтгэлээс ямагт хол байлга. Эдгээр нь хүнийг чин бишрэлтэн болоход хөдөлдөг зүйлс. Хаантан ганцаараа шивдэ. Энэ захшааныг ашигладаг хэрэг. Мангада Их удасны эцэст нэрээр минь доотхыг сонсоод би их баяртай байна шүү. сайн хэрэг. Би чамтай ярих хэрэгтэй байна. Юу болов? Зүуд биш байгаа да. Тэгэхээр та надтай ярихыг хүсэе юу? Баяр болж байх шиг санагдаж байх чинь.
Юу болов хаантан? Бид нар бүгд хунтайчийг асрах хэрэгтэй. Та таалбал би таныг ч асарч чадна хаантан. Аливаад хэмжээ хязгаар байдгийм шүү. Зарим хүсэл тачаалаас татгалзах аргагүй байдаг хаантан. Өнгөрснгийг сөхөх хэрэг юм. Яагаад гэвэл би хизээч мартдаггүй. Прачапати хатны юу онцгой болоод та тэрнийг сонгож гэрэлвэ. Ямар учраас би дүүтэй чинь гэрлэхэд хүрв. Би тантай л гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байсан. Тэр бүхэн өнгөрсөн зүйл мангала. Гэхдээ энэ асуулт намайг зовоосаар байна хаантан. Хүсэд байгаа бол би хариулъя л да. Чамд гэж хэлэхэд тэр бол Махамая хатны хүсэл байсан юм. Прачапати бол хатны төв. Тэр нь сэтгэл татагддаг хэсэг нь энд чухал биш. Тэгээд ч одоо тэр тухай ярих нь цаг дэмий үрсэн хэрэг. Бодит байдлыг хүлээн зөвшөөрвөл бүх зүйл сайхан болно. Гэр бүл хагаралтах нь дайн түргдгийг түүх гэрчилдэг. Махабаратад гардгийн нэгэн адил. Шудадан хаан. Өмнө нь би чамайг өөрийн болохыг хүсдэг байлаа. Гэвч одоо хаант улсыг чинь аммаар байна. Би Капилавастугийн хатан хаан бол чадаагүй юм чинь. Одоо харин хатан их болж л таарна. Би Сидартыг даянч болсон байхыг харах болно. Эс бөгөөс боож өгөхөөс өөр замгүй. Та нар энийг хардаа. Прачапати хатан минь. Би орж болох уу? Та надаас зөвшөөрөл авах шаардлагагүй те. Би тадан орхтон. Даа чингэр амар минь дөө. Гайхаж харах хэрэггүй. Би таны аав гах байна. Хатан та. Хаан энэ хувцсыг хунтааж дэлгээлээ. Хаан хувцсаг үлээ юу? Төмөр хөлгөө юм уу? Хунтаажийг өдөш бүр нойрсогт нь хөлгөйдөж байгаарай. Энэ бол хааны тушаал. Хаан хүүтэйгээ ган төмөрөөр гагнагдахыг хүсдэг. Хунтааж төмөрд хурж тэрвэрж байх хэрэгтэй. Төмөр хүнд бөгөөд хатуу гэдгийг мэдрэх ёстой. Ах чинь тэгээд хаан байна. Би мэдэхгүй хатан минь. Нэг нууц уулзалт тайлгсан. Та бүхэн мэрэгэн аршийн зогносныг мэдэж байгаа. Би Сидартыг даянч болгохыг хүсэхгүй байна. Тэгэхэд илүүдэхгүй хаантаа. Хүмүүс өтлөг тусман сүсэг бишрэлтэй болж эхэлдэг. Бас уйтгарлаж гуйнсан эсвэл зовсон хүн сүсэг бишрэлийн тухай боддог. Зовлон уу? Би Сидартыг харамсал зовлонгоос хол байлгана. Тэрч бодохгүй. Өвчин шанлагсад сүсгэлж эхэлдэг. Эремийн зан үйлээс зайлс хийдэг хүмүүс ч ялгаагүй. Сул дорой хүмүүс л даянч болдог. Энэ нь бид Сидартыг уйтгар гүнигт автахаас мөн зовлонтой өвчтөй сул дорой хөгшин хүмүүсээс хол байлгах ёстой гэсэн үг. Гэхдээ тех боломжгүй хаантаа. Манай хаан тулсад ядуу хөгшин өвчтөй хүмүүс байсаар байх болно. Бид хэрхэн Сидартыг тэднээс хол байлгах вүлээ?
Нэг арга байна хаанта. Ямар арга жанжаа? Хүмүүсийн зовлон шаналлыг хаан тулсаас зайлуулчихж болно. Хаанта өвчтөй хөгшин ядуу олныг Капилавастугаас гаргачихж болно шүү дээ. Тэр боломжгүй зүйл сумаад жанжаа. Бид тэгж чадахгүй. Ард түмэндээ үйлчлэх нь бидний үүрэг. Шудраг ус хандах ёсгүй. Шудраг бус хатуу хандахгүй. Бид тэдэнд сайн сайхан амьдрал хайрлана. Яаж тэр вэ? Бид өвчтөй хүмүүсийг отчийн газар руу илгээнэ. Ядуус тоол хүнсгэн. Хөгшдийг асарч хүндлэх болно. Миний санал таалагдахгүй байна уу? Зорьсондоо хүрхийн зэрэгцээ ард иргэдэд үйлчлэнэ. Намайг өршөө. Гэхдээ бид тийм олон хүнийг хааш нь явуулах вэ? Тэрнээс гадна тэд сайн дураараа явах ёстой. Би тэднийг ятгах болно. Тэд татгалзуул явах вэ? Бид тэднийг албан хүчээр явуулах болно. Ээлдэд далайсан цагт бүгд бөхөлддөг учиртай. Бид уулсын ард шин сувлал, шин хот байгуулна. Тэнд ард олныг бүх зүйлээр тэтгэх болно. Өршөөхтөн эрхэн дайцсан. Бид дангаар тийм чухал шийдвэр гаргаж болохгүй. Шагжаагийн хуралдааг зарлах нь зөв. Тэднийг ятгах хахуул дайлгаж сүрдүүл. Энэ саналыг дэмжүүлэхийн тулд чадахгүй хүнээ хий. Би Сидартыг сүсгтэн бол даяанчлахыг яавч тэгчихгүй. Би хуралдаад хандсны дараа бүгд бидний шийдвэрийг санал нэгтээ батлах ёстой. Бүү санаа зов хаантаа. Бүгд зайлшгүй шалтгааныг ойлгосон. Алтан цаас авсан хүмүүс ч бий. Бусдын алвдсан. Эсэргүүц хүн байхгүй. Бүх зүйл таны талаар болох болно хаантаа. Энэ онцгой хуралдааг зарласан шалтгаан нь би Кошл Магад хаан тулсуудыг эзлэн авах хүсэлтэй байгаа юм. Би буруу зүйл хэлээ юу? Бид бүгд Капилавастугийн хил хязгаарыг тэлхийг хүсдэггүй гэж юу? Гэхдээ хоёр хаан тулстай дайдах нь амиа игүүдэхээс өөрцгүй хаантаа. Эрхэм гэж яг. Би 20 жилийн тэртэйхийг харж байна. Бид маргааш ургац авах гэж өнөөдөр үрийг тарьдаг. Ирээдүйн дайн тулаанд ялахын тулд бид манай их жанжин эзэн хаан болох хүнийг олох ёстой. Үзэгдэх төдийд нь дайсан өгтлэн айж чичрэх тийм зориг тэр. Тийм тавилан заяатай олны дэмжлэгийг хүлээх тийм. Миний хүү Сидартад тэр бүх чанар бий. Ганц би хэлээгүй юм шүү. Манай тайлгач Вачспати бас санал нэг байгаа. Тиймээс бид дараагийн үеийг илүү хүчрэхэг ирээдүйн зовлонгоос ангижруулахын тулд зарим хатуу алхмуудыг хийнэ. Тиймээс л би шинэ хотыг санал болгож байна. Капилавастугийн өвчтөй хөгшин ядуу хүмүүс тэнд амьдрана.
Ингэж бид залуу үе ар сар ажилласаа чөлөөлөх юм. Ингэснээр тэд дайдах эрдэм болоод хаан тулсаа мандуулахад анхаарал хандуулах болно. Миний саналыг эсэргүүцэж байгаа хүн энд байна уу? Шагжаавгийн бүх төлөөлөгчид энэ саналыг дэмжиж байна уу? Та бүгд Шүдодан хааны саналыг хүлээн зөвшөөрөх үү? Уг саналыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн гэж тооцож болох уу? Шүдодан хаан манд тугай! Шүдодан хаан манд тугай! Шүдодан хаан манд тугай! Чи хин бэ? Миний эмээ байгаамаа. Хар шидэг мэддгийн. Та сургалсан штэ. Май. Энэ бүлсэг ав. Өнөөдөр чамд сайхан мэдээ дуулгах болно. Надад итгээрэй. Сайн байна. Одоо явж болно. Сайн мэдээ аваад наадхыгаа усанд хаяарай. Одоо та яваа. За яв. Энэ хэн бэ? Хардамч. Юу? Яасан? Ачсан уу? Камокагийн эмээ байгаа юм. Хар идшид харалт гарчсан хүн. Шагжаагийн хуралдаагаар юу хэлэлцсэнийг хэлж өгөөч. Шинэ хот барих саналыг мартсан. Шинэ хотоо? Ард олон сонирдуулах нь Капилавас туугийн түмэн олны сайн сайхны төлөө Шүддон хаан өөр ямар ч хаан хизээч гаргаж байгаагүй үлзий хишигтэй зэрлэгийг буулгалаа. Анхаарахтун. Энэ бол Шүдданы хой хийжсэн явдал. Ард түмний сайн сайхны төлөө юм шиг дүр эсгэж байгаа. Гэтэл ард иргэд хайр хүндэтгэл сайн сайхан бүхнээ тэрэнд бас хун таж зориулж байдаг. Шинэ хотоо. Энэ үнэн үү? Урд хойч тийм өгөөмөр хааныг хараагүй сонсоогүй шүү. Сиддарт хунтайд урт наслах болтогой. Тунч базахгүй. Тэр ард олныг төөрөгдүүлж байна. Бид ямар нэг юм хийж хааны санааг илчилж олон түмэнд үннийг дэлгэх хэрэгтэй. Шүддон хааны нэр хүндийг унгах ёстой. Хүмүүс Сиддарт хунтайжийг харан зүхэх ёстой. Гэхдээ хэн энийг хийх вэ? Камока. Шинэ хотод хангалуун сайхан амьдрахын тулд ядуу, хөгшин, өвчтөе бүх хүмүүс Капилавас туугаас 2 өдрийн дотор шилжин нүүх ёстой. Уг зэрлэгийг улс түмний сайн сайхан зориулж гаргасан билээ. Хэрв та нар хааны зэрлэгийг даган сайн дураар шилжин суувал бидэнд албадан нүүлгэх шаардлага гарахгүй. Эднэр юу ярина вэ? Яалаа гэж хаан ингэж байгаа юм бол? Тэр өгөөмөр гих санааны цаана ямар нэг далд шалтгаан байна.
Хэрвээ бид эндээс явхад шууд хадан гэртээ харих болно. Ингэж боломжгүй болно гэсэн үг. Энийг хэний төлөө хийж байгааг мэдэх үү? Хунтаач Сиддартын төлөө. Хаан хунтаачийг нэгүүлсэнгүй байхыг хүсэхгүй байна. Тэгэхгүй бол тэр даянч болчихно. Хунтаач төрөөгүй бол айгүй дээр байж тээ. Хаан хүүгээ жаргалтай байлгахын тулд биднийг заваахаас буцахгүй. Бидэнд хунтаачийг их хувьтай хүн гэж итгүүлдэг. Төрснийхэн дараа удалгүй их нь өөд болсон. Өсөж том болоход нь Капилавасту тэр чигээрээ нүүхэн гин. Яаж хувьтай хүн байх юм? Та хааныг зогсоох хэрэгтэй хатан минь. Бид эцэг хүн хүүгээ хайрлах хайранда харилган болдгийг мэдсэн. Гэхдээ тийм хэрцгий догшин зүрх сэтгэлгүй болохыг мэдээгүй. Юу болов юм Мангала? Хаан зовж шаналсан ядуу хөгшин өвчтөе хүмүүсийг Капилавастугаас явахыг хүссэн. Яагаад? Хунтай Сиддартын төлөө. Хунтайжийг өрөв сэтгэлтэй инэрэнгүү болохыг хүсэхгүй байгаа. Хүүгээ даянч болохыг бүрч хүсэхгүй байгаа. Махамаа яхата энийг зөвшөөрөхгүй байх байсан. Та хааныг болиулах хэрэгтэй. Ард олны хаанд итгэх итгэл хөрвөд амшиг зүйл тохиолдож магад. Паражабати юу болов? Та намайг их гомдол. Та Махамая хатныг хамцрын байсан бол тийм юмыг далдлах байсан болов? Чи юу яриад байна? Шудраг усын тухайд хаанта. Мэргэ арш зөгнөн хиллээгээд Капилавастугийн хард иргэд үйлээг нь үүрэх хэрэггүй. Тэр зовлон шаналлаа сайн сайхан ирээдүйн төлөө юм шүү дээ. Хэний ирээдүйн төлөө? Хунтайчийн ирээдүйн төлөө. Яагаад хүмүүс тавах хэвтэй юм бэ? Аратагүй та зарлага цуцлаач. Тэгэхгүй бол улс төмний хуур хилэн бидний амьдралыг там болгоно. Тэгэх ямар хэрэгтэй юм бэ? Капилавасту эзэн хантай болно. Тэр бүх энтхийг захирах юм. Ард түмнээ зовоох хаан байвал аз жаргалтай байхгүй шүү дээ хаан тань. Хунтайчийг бүх зүйлээс хол ойлгох аргагүй. Их төрөө ямар ч нууц дэлгэгдэх болно. Та хүүгээ хүмүүний зовлонгоос ангид ойлгохгүй юу? Эсвэл үхлээс үү? Намар хатсан навчис моттоос унахыг нууж чадах уу? Хатаж хорч исэн цэцэгсийг харууддаггүй далдалж чадах уу? Чиний үгс намайг хүчин мөхөс болгож байна. Хунтайчийг хайрлах хайртай нь таныг зүрх сэтгэлгүй болгож байна. Хүмүүс том болоод таны энэ үйлдэлээс ичихгүй гэж найдахаас. Паражабати. Би эцгэн гэдгийг битгий мартаарай. Эцгийн хувьд би давуу эрхтэй шүү. Хүүгийнхэн сайн сайхны төлөө энэ бүгдийг хийж байгаа. Уугаа шүү, үхлийг мэдэхгүй эсвэл даянч болохгүй. Өнөөдрөөс Капилавастуд хэнийг чандарлах ёсгүй. Нэг ч оршуулга хийж болохгүй.
Та нар бүх хамт аваад яваач. Өмнө нэмэр байхгүй хэцүүдэн шүү дээ. Та нар энийг өвчин тусвал бас эндээс хөөж түүх үү? Ражапати би эцэг гэдгийг битгий мартаарай. Эцгийн хувьд би давуу эрхтэй шүү. Хаан хүний яснаас гадар зүйл хийж байна. Тийм цэвдэг сэтгэлтэй хүмүүс хүний ясыг хизэж мэдэхгүй. Бидэнд бидний хэрсгээ хандаач дээ. Ингэж шараад хүрэх үед та нарт ч бас ингэж дарчлах цаг ирэн шүү. Унтай чинь төлөө биднийг орон гэрээс минь хөөж байна. Нэг л өдөр тэр та нарыг тоолгоо орхиод явна. Тэнгэр минь танаас гойж байна. Та юунд ингэж удаан хүлээлгэн вэ? Энэ хэрсээ хүмүүсийн юунд вэ? Хариулаач яагаад үгүй байна? Та бидний зовлон зүтгэр огт харахгүй байна шүү дээ. Дашка хараач. Сидарт маань ойлоод байх юм. Хаантан бид хөгшин ядуу өвчтөе хүмүүсийг хотоос гаргал. Хотод гонс хүн байна. Хэн гониглаа? Сидарт хунтач. Хунтач найранд оч нулимс асгаруулах юм. Отож Сушаантыг даруйхан аваад ирэх. Ясаар болохыг хаантаа. Дан ганц биеийн зовлон байдгүй. Сэтгэлийн зовлонч би. Та тэр болгоныг яах гэж байна? Дайчин эр зөвхөн өөрөөрөө бахархдаг. Энэ зовлон биш. Хунтач нойрондоо ойлоод байгаа бол хар дарсан зүуд байж магад. Тэрнээс болоод уйлсан байх. Би юм тан авчирээ. Авчрах хэрэггүй. Хүнээр нааш нэрвэл. Үүнээс хойш чи гэр бүлтэйгээ энэ ордонд амьдрах болно. Хааны ордонд өвчтөе хүн байх ёсгүй хэлэх нь илүү үцэг болов. Оюу хан бие махбодгээд аль альнийхэн жогдэрш. Хунтайчд ямар ч аюул учрах ёсгүй. Айн шигт айдас өдрүүд үргэлжилсээр анир чимээгүй үдшийг дагуулсаар аз жаргалын амдалтаар хуурсаар ард олныг шийтгэн агцуулсаар нүдэнд нь нулимс хурсаар нүүрэнд нь инээмсэглэл тодорсоо олон хоног өнгөрсөөр орхин явсан хот эзэвэрлээ. Оргилсан амьдралтай хот маань хоослоо. Сидарт? 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 Девдат? Сидарт хаан байна? Тэр ойроо явж байсан.
Энэ бол бодит эцэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эцэргийн түүх сонсож